Өнөөдрийнхөө уншлах тавтай морил та бүхэндээ өнөөдөр юу үзэж өгөх вэ гэхээр та бүхний маань сүнсний зорилго буюу юу гэхээр та бүхэн маань чин сэтгэлээсээ аз жаргалыг мэдэрдэг вэ гэдэг уншлах хийя. За ерөнхийдөө олон хүмүүс үзэж байгаа болохоор 3 бүлэгт хуваая. Гэхдээ гуруула заавал таарах албагүй 1 2 3 гэд одоо хэсэг нь таарсан ч болно гэсэн үг ээ. За энэхүү мэргийг үзэж байгаа хүмүүсийн маань сүнсний зорилго цөм энерги нь юу вэ? Баярлалаа. За хамгийн түрүүлээд ер нь юм нэг одоо эвдэрсэн харилцаа гэх юм уу ингээд зах замбраа нь алдагдсан зүйлсийг эвлүүлэх, юмны учир утгыг олох тий бусад хүмүүсийн хийж чадахгүй байгаа хийхдээ маш их хичээл зүтгэл гаргадаг зүйлсийг маш амархнаар, хялбархнаар хэдийгээр ингээд харилцаануудаа ингээд бүтэхгүй байгаа ч юм уу хэрнээ гадна талдаа тэрийг маш гоё авч явдаг дотоод сэтгэлийнхээ тэр шархуудыг ингээд нууж чаддаг гэх юм уу. Тэгээд бусдад ингээд бүрэн дүүрэн мэдрэмж өгч чаддаг тийм хүмүүс байна. Мөн хүмүүсийг ингээд нөгөө зөв зам руу чиглүүлж өгдөг гэсэн үг. Дандаа гоё үг хэлдэг. За тэгээд сэтгэлээр унтсан байгаа хүмүүс ах юм бол тэр хүмүүст гоё зөвлөгөө өгөж амьдралынх нь зөв чигийг тийм ээ замчилж өгдөг гэх юм уу, итгэл найдвар өгдөг, ямар ч асуудлаас сайхан зүйлийг оруулж харж чаддаг, бусдад урам гэрэл өгдөг тийм хүмүүс бас байна. Нөгөөтэйгөр одоо хоёр хүнийг ингээд зуучилдаг гэх юм уу, магадгүй одоо ингээд хүмүүс ингэдэг байж магадгүй одоо би тэр хүнтэй тиймэрхүү харилцаа жоохон муу байна, чи нэг тэгээд хэлээд өгөөч ч гэдэг юм уу. Одоо сэтгэл санаа жоохон эвгүй байх үедээ тань дээр ирээд танд одоо сэтгэлээ яриад тэгээд танаас зөвлөгөө авахаараа тэр хүмүүс маань жинхэнэ одоо өөрийнхөө дотор байсан тэр уд хургуунаа тайлаад азаргалтай байж чаддаг гэсэн үг. Ер нь ингээд иймэрхүү 3 одоо шинж тэмдгээр илэрч байгаа ч гэсэндээ ер нь бол цөм энергиэр нь ингээд унших юм бол ер нь л бусдад урам өгдөг, юмны бүр уг суурийг одоо мэддэг гэсэн үг. Жишээ нь хэм бол ямар нэгэн байдлаар хүмүүс муутлаа гэх юм бол аль нэгнийхэн талд ороод хин нэгэнд нь очиж ингээд зөрүү буруу яриад нэгэнд нь ингэдэггүй харин ч эсрэгээр нь хичнээн харилцаа нь одоо ингээд хэцүү байгаа ч гэсэндээ аль талд нь ингээд эвийг олж өгдөг. Нэг талд нь зөвөр нь яриад нөгөө талд нь очиж зөвөр нь яриад тэр хоёр хүмүүсийг эврүүлдэг гэсэн үг. Ийм чадвартай хүмүүс байгаа байхгүй. Дээрээс нь бас ийм зүйлийг хийхдээ та өөрөө ингээд энерги нь цэнэглэгдээд угаасаа таны хийх ёстой зүйл чинь гэсэн үг. Хоёр хүмүүсийг хооронд нь учрыг нь олоод эвлэрүүлээд гэх юм уу те тэрнээсээ өөрөө ингээд маш их аз жаргалыг мэдэрдэг гэсэн үг. Ийм хүмүүс ерөнхийдөө энерги нь юм ч гэсэндээ ямар төрлийн ажил хийж болох вэ гэхээр сэтгэл зүйч ч юм уу те хуульч ямар нэгэн байдлаар бусдад зөвлөгөө өгдөг эсвэл бүр багш байж болно. Ямар ч одоо салбарт байлаа гэсэн ер нь л цөм энергиэрээ бусдыг ингээл нэг эвлэрүүлээл харилцааг нэг гоё болгоод зөвхөн харилцаач гэхгүй гэр орондоо ч гэсэндээ ямиг дандаа гоё эмхэл цэгцлээл гоё ганган байх дээр анхаардаг тийм хүмүүс байна. За одоо ер нь бол хүмүүс ингээд өөрийнхөө яг сүнсний тэр өгөгдлөөрөө амьдарч явах үедээ хамгийн их аз жаргалтай, хамгийн зөв замаараа явж хамгийн тайван байдаг байхгүй. Тэгэхээр та бүхний маань хувьд сүнснийхээ одоо яг тэр дуудлагаар гэх юм уу зорилгынхоо зүйлийг хийж байна уу? Эсвэл тэрнээсээ арай жоохон холдсон байвал тэр тал руугаа одоо чиглэлэн ч юм уу зөвлөмж сахиусуудаас нөгөөдгөө зөвлөгөө юу вэ гэдгийг харж өгөө. За ер нь ингээд удаандаа гэх юм уу
зорилгоо бол ингээд тодорхойлцсон байгаад байна. Өөрийгөө ер нь жоохон ингээд барагцаалдаг гэх юм уу. Тэгээд ер нь ингээд ирж хаагаад нэлээд урт хугацааг өнгөрөөцсөн энэ мэргийг үзэж байгаа хүмүүс бол ер нь ингээд сүнсний зорилго миний яг юу хүсдэг вэ энэ гэдгийг бол нэлээд ухаж төнхөө тэрний тухай судалсан янз бүрийн юм мэдсэн ер нь л нэг барагцаагаа авцсан яваад байна. Гэхдээ яг одоогийн байдлаар нэг хоёр юмны голд очиод ингээд эргэлцсэн гэх юм уу? Энүүгээр нь явах уу, энүүгээр нь явах уу? Бас нэг ийм мэдээлэл орж ирээд байна. Би яг сүнснийхээ зорилгоор явах юм бол би яг ийм л юм хийн гээд яг нэг зүйлийг барьж авчаад тэрний төлөө ингээд махрангуй явах гээд байгаа. Тэгэнгүүтээ эсвэл нөгөө талд нь нөгөөдхөө болоо зүгээр л энгийнхээ өдөр тутмынхаа амьдралаар явъя гээд ингээд дотор нь төөрөгдөн гэхээс илүү зүгээр ингээд бодоод аль руу нь явах вэ гэд ингээд сонгож чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгээд сонгож чадахгүй байхдаа гаднаас айгүй их дэмжлэг хаагаад байна гэж харагдаж байна. Олон хүний одоо ингээ яриаг сонсдог юм уу, их видео үздэг ч юм уу тий. Эсвэл одоо бүр ингээл сэтгэл зүйчээс өчиг зөвлөгөө авдаг ч юм уу, олон янзын мэрэг үздэг ч юм уу, нэг хүнээс юм уу гаднаас ингээд нэг зүгчийг авчих гээд энэ яг буруу гэж байгаа юм биш. Гэхдээ зүгээр л яг гаднаас нэг тийм чухал шийдвэрээ хүлээгээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр шийдвэр нь юу вэ гэвэл уг нь таны өөрөө чинь нэг нь ингээд яг сүнснийхээ зорилгоо хөөцөлдөд явах нь эсвэл нөгөөх нь бүр болоод зүгээр л ингээд өдөр тутмынхаа амьдралаар юу ч бодохгүй энийг хий, энэний төлөө би юу хийх вүлээ энэ төр гэж санаа сэтгэлээ бодохгүйгээр зүгээр ингээд энэ хоёрын нэгийг сонгоё гэд эргэлзээд тэгээд тэр эргэлзэнээсээ болоод гаднаас нэг юм хайгаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр эн чинь танд ерөөсөө хатан тавьжуулагцсан халууны зулцаг гэдэг шиг энерги өгөөд байгаа байхгүй юу? Явах хэвээр юм шиг тэгсэрнэ явах замаа сонгож чадахгүй. Тэгээд гаднаас нэг юм хайгаад тэрнийг юу гэдгээ мэдэхгүй олж чадахгүй байгаад байна. За энэ дээр нь ер нь ямар зөвлөгөө өгж байгаа вэ гэдэг дээр юу ч асуух үзэр татъя. Энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр заавал аль нэгийг гэж сонгохоосоо илүү зүгээр яагаад хоёулангийн ингээд нэгтгээд нэг болгоод хоёр тал руу оюун ухаанаа ингэж хоёр тийш нь хуваахгүйгээр голд нь авчраад гэсэн үг. Аль альнийг хослуулаад тэгээд та өөрөө тэн дээр үйлдэл аваад аль алийн одоо авч явах тэр ур ухаан үйлдэлийн зэргийг та өөрөө бүтээх ёстой болчиход байгаа хгүй нэг талаараа эн чинь тэгсэн дээр юм биш зүгээр бүр ингэх ёстой болчиход байгаа хгүй яагаад гэхээр таны ер нь өгөгдөлчин бол ийм учир нь олдохгүй байгаа эвлэхгүй байгаа зүйлсийн учир шалтгааныг нь олох тийм ээ ийм үндсэн өгөгдөлтэй байгаа өөр дээрээ очиод учраа олохоо болчиход байгаа хгүй тэгэхээр таны хувьд яг одоо ийм эвдэрсэн аяг шиг ийм мэдрэмжтэй яваад байгаа зүйлээ өөрөө эвийг нь олох хэрэгтэй. Тэхийн тулд яг одоо бодоод байгаа хоёр зүйлээ алийг ч хаях хэрэггүй. Хоёулангийг хослуулаад нэг болгоод урагшлах хэрэгтэй гэж хэлж байна. За нэмэлтээр өөр хүмүүсийнх нь өгч байгаа юу гэх юм. Яг одоо зүгээр нэг имийг барьж авчаад байгаа мó эсвэл юу ч барьж авч чадахгүй байгаад байгаа юм байна. Эсвэл одоо дотроо нэг л зүйл бодцоод одоо жишээ нь хэмээл би за жишээ авъя. Нэг ийм хувцас дэлгүүр ажиллуулъя гэдэг одоо бодож байлаа гэж бодъё. Тэгэнгүүтээ тэрийгээ л бодоод байгаа гэсэн. Хувцсныхаа дэлгүүрийг ажиллуулвал яах вэ? Эсвэл ажиллуулахаа болчихвол яах вэ ч юм уу. За эсвэл бүр нэг ном бичиж гэж бодлоо гэхэд эсвэл номоо бичих үү эсвэл огт бичгээ болчих уу гэдэг ингээд ганц юмыг л толгойн дотор эргэлдүүлэл энийг хийх үү болох уу? Энийг болчих уу яах вэ? Хийвэл яах вэ гэд нэг л зүйлийг дотроо бодоод эсвэл хийн эсвэл болно гэдэг байгаа байхгүй. Эсвэргээрээ та энэ харах онцгой өөрчлөөд маш олон боломжуудыг толгойн дотор оруулж ирэх хэрэгтэй гэдэг нь хязгааргүй их боломж байдгаа юу ч хийж болдог. Яг өнөөдрийнхөө нөхцөл байдалд тулгуурлаж энэ шийдвэрийг гаргах уугүй юу гэдгээ та бодоод авах шиг байна. Гэвч
Том зургаар нь бүр далайстайгаар сэтгэж чадах юм бол танд бүр 4 5 6 хэдэн ч боломж хэдэн ч янзын зүйл хийх бүрэн боломжтой. Та юуг сонгож болно. Энэ дотроос яг ингэж тухайлж битгий 1 2 юмыг бодож ингэж энерги хумаа жоохон томоор сэтгэх гэх юм уу? Тэгэх хэрэгтэй байна. Тэгээд ер нь ийм хідэн ч юм сонгосон, ямар ч төрлийн юм сонгосон ивэлүүд бол айгүй их байгаад байгаа. Хамгийн гол нь нэг юмыг эсвэл болно гэд ингээд өөртөө айгүй хатуу хандаад байна гэж байгаа хгүй. Хийгээд үзчих болохгүй бол дараагаа юмыг хийчих. Ингээд ийм зоригтой бай. Олон зүйлийг туршиж үзэх зоригтой бай гэж юм. Өөрийгөө арай болоогүй байна, залуу байна гэж бодож байж магадгүй, эсвэл туршлагагүй байна гэж бодож байж магадгүй. Ямар ч л байсан одоо байгаа нөхцөл дээр өөрийгөө айгүй их голж байгаа гэж гарч ирж байна. Тэг хэрэггүй. Зүгээр өнөөдөр шийдвэр гаргахад хэцүү байгаа бол яг өнөөдөр гаргах боломжтой шийдвэрээс эхлээд баг багаар томруулаад явах хэрэгтэй. Шууд хамгийн том шатыг нь хараад шууд хамгийн том үйлдэлийг хийх гээд авах хэрэггүй гэсэн зөвлөгөө өгч байна. Тэгээ юу ч хийлээ гэсэн ерөөсөө битгий санаа зов. Одоо ер нь айгүй их санаа зовлонтой байгаад байгаа юм байна. Юу ч хийсэн гэсэн болохгүй байх вэ, бүтэхгүй байх вэ, бүтлгүүдчих вэ, эсвэл буруу замыг сонгочих вэ, буруу шийдвэр гаргачих вэ гэдэг айгүй их нөгөө өөрийгөө бодлоороо хүлээд гэх юм уу, сэтгэл зүгээрээ ерөөсөө ямар ч хатгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлээсээ гарч өгөөд энээс гарахын тулд ийм том огцом алхам угаасаа авч чадахгүй. Ягаад гэвэл ийм сэтгэл зүйн байдалтай байгаа үед ер нь том алхам хийж чаддаггүй. Тэгэхээр зүгээр өнөөдөр тохиолдож байгаа өнөөдөр хийж болох хамгийн боломж зүйлээ л хийж ижигч байсан хамаагүй маргаашийнхаа нөгөөдрийнхөө хийх ёстой зүйлээс арай бага зүйлийг хийгээд нэг өдрөөр нэг хувиар ахиулаад тэгээд тэр оргил руу тэмүүлэх хэрэгтэй. Нэг ингээд нөгөө хүүхэд ихийнхээ хөвлөд ийм жижигхэн зүрхэн бүрэлдээ тэгээ ингээд өдрөөр томорсоор байгаа 9 сарын хугацаанд ийм бүтэн хүн болоод ингээд гарахад бэлэн болдөө штэ. Та хэд маань болохоор яг тэр одоо ийм энергийн дагуу гэх юм уу яг тэрэн шиг ингэж өөрийгөө баг багаар боож болохгүй болвол өнөөдөр яагаад ямар ч үйлдэл хийхгүй хэрнээл шууд л том болохыг шууд л ийм том энерги хүсээд байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдрийнхөө алхмыг ерөөсөө хийхгүй байгаад байгаа байхгүй юу. Тэр нөгөө цэцгийнхээ үрийг тариаггүй цэцэг хүлээхтэй ялгаагүй энергинд яваад байна. Тийм учраас энэ тал дээр нэг бодоод яг би одоо бодож байгаа, зорж байгаа тэр зүйл дээр үйлдэл авч байгаа л үгүй илүү. Уг нь бол ингээ үйлдэл авах хэрэгтэй гэд томоор харчаад тэр том зүйлээсээ айгаад жижигч үйлдэл авахгүй ингээ гацаанд орцсон байгаа байхгүй. Тэрийг нэг харж үзээд жоохноор үйл хөдлөлөө аваад урагшлах хэрэгтэй шүү гэдгийг хэлж байна. Тэгээд ихэл гэж байна. Яг л түрүүний ярьсан энерги ингээд том зүйлийг томоос эхлэх гээд авах хэрэггүй. Жижигхэн зүйлээс яг өнөөдөр ингээд анхныхаа алхмыг нэг жижигхэн зүйлийг тийм ээ одоо ингээ онлайн дэлгүүр ажилуулъя гэж бодож байгаа бол бүр ингээл хэдэн саяар бараа аваад ийм том дэлгүүр ингэж байгуулна гэх биш. Зүгээр ядаж өнөөдөр зүгээр пэйж хаягаа нээх ч юм уу тий тэр бол ихний нэг үйлдэл шүү дээ. Яг хүн болгонд ийм жишээ байхгүй л дээ. Зүгээр би жишээ авч нөгөө энергийг нь ойлгуулах гэж ингэж хэлж байгаа шүү. Тэр жижиг үйлдэлүүдийг авч эхэл гэж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг яг гол өгөгдөл чинь энэ шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн асуудал тохиолдох юм бол тэрнээс айд зутах гэхээс илүү энэ нь ямар учиртай юм бол би энэний учрыг яаж болох вэ гэдэг нөгөө үндсэн өгөгдлөөрөө юмд хандах юм бол энэ зүйлүүдийг ямар ч зүйл байлаа гэсэнд аваад гарахад ямар ч асуудалгүй. Өөрийнхөө яг үндсэн чадвараа гэх юм уу яг одоо жоохон гаргаж чадахгүй яваад ах шиг байна, мэдрэхгүй яваад ах шиг байна. Тийм учраас энэ зүйл дээр жоохон бодоод та хэд маань үзээрэй. За ингээд өнөөдрийнхөө уншлагатай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн уншлагаар уулзцгаая.